эсхий түүрхтэн үзүүлж байна. За, сураг тарган сайхан болч гэнэ үү та? Сайхан. Ажил албан өндөр. Алуу сайн. Та нар өөрсдөө сайн явж байна уу? Оо, тав сайн явж ирлээ. Ажил сайн бичиж байна уу? Оо, сайхан. Олон бүлийн Зөв. энэ сайхан үйлдэл хийж байгаа дүүрэн сайхан явж байна. Ахих бас нэг ажилтай танилцдаг юм уу бэ? За, би болохоор Баянгүлгийн аймгийн Сагсай сумын 5 дахь багийн гэргэн. Одоохондоо бол өндөр настай хүн байгаа. Оо, за. Эхнэр бид хоёр хүүхдүүдтэй хамт амьдардаг. Хүүхдүүд маань сургууль соёлцороод тэнд сурч боловсруулаад одоо явж байгаа. Миний хувьд бол одоо 22 онд өндөр насны тэтгэвэр гарсан. Тэгээд 19 онд нэг ер нь бус улсуудад ийм эсхий боловсрол байна л да. Тэгээ би хаяасаа бодоод одоо манай Сагсай сумд нэг эсхий боловсрол үйлдвэр хэрэгтэй юм байна гэж бодоод нэг Сагсай ундраа гэж хоршоо байгуулсан. Сагсай ундраа гэж. Тэр нь болохоор нэг ашигын төлөө бас ажилчдын төлөө хоршооны зорилго бол ажилчдын нийгэм асуудлыг шийдэх ийм зорилготой шүү дээ. Тэгээд 19 онд хоршоогоо байгуулад тэгээ ажиллаа эхэлсэндээ сум орон нутгаас дэмжиж нэг сум хоршоо дэмжих сангаас нэг 20 сая төгрөг өгөөд материалууд аваад энэ байшингаа бариад тэгээд 22 оноос одоо тэтгэвэр тагараад баг ажиллуулсан л да. Одоо тэгээд энд одоо нөгөө эсхий дээвэр туургуу одоо юу их үү? Юу ч гэсэн ч болно шүү дээ нэг эсхий нэмгэн тэгээд эсхий бол нэг энэ носоо боловсрол эсхий болгоно. Эсхийгээр нэг туурах хийж болно. Дээвэр шилдэг хийж болно. Гар урлын юм хийж болно. Гар урлын нэмгийн эсхирүүлээд шүү дээ. Одоо нэг юм хүн нэмгэн үзаа. Тэр хүмүүс захиалга өгөх юм бол тэрийг хийж болно. Манай Баянгүлгийд бол нэг хонь бол улаан өнгөтэй байдаг шүү дээ. Улаан гэдэг юм уу яа тий. Одоо энэ үү тий. Улаан эсхий. Нөгөө уг нь бол цагаан юу ноос байвал бүр сайн болно л да. Тэрийг бол арай би энэ тэндээс авч чадахгүй. Одоо ноос цагаан бор хоёрын ялгаа бас байд юм аа. Чанарын хувьд бол байгаа хаа гэж бодлоо. Тий, байна л да. Энэ бол жоохон сэрэгдэг байл. Улаанаас жоохон сэрэгдэг байдаг. Сэрсгэр. Тийм бай тий. Тий. За. Ямар дараа шаттай явж яах. За, нэгдүгээрт одоо мэдээж носоо худалдаж аван тий. Ахар нос, хурганы нос голдоо авдаг бид нар. Одоо энэ байна. Тий. Хурганы нос нэгдүгээрт худалдаж авна. Тэгээд хоёрдугаар шат нь болохоор энийг жоохон цэвэрлэн, цэгсрээд ялгана. Нөгөө хоньны хомол мол орчдөг байхгүй юу? Тэрийг авч хаяхгүй бас шорон доош явна. Тий, шорон доош явна. Зөв ингэж. Дараа нь бол тэр хата юу носоо цэвэрлсэний дараа ингээд гараа цэвэрлсэний дараа энэ цэгсрэх машин дээр тавина. Ийш яа. Тий. Одоо нөгөө ноос маань энд одоо ямар болж байгааг харах гэдэг байгаа шүү дээ. Харин тий. Эсхий туурагтан монголчуудын туураг дээврийг одоо хийдэг. Одоо ганц одоо нөгөө хуучин нөгөө дээрэд манай эмээвнаар ингээд гараараа ингээд байхгүй. Тэр үйл ажиллагаа тий, тэр үйл ажиллагаа Монгол одоо уламж технологи ийм болсон байна шүү дээ. Оо, ингээд. Айгуугаар сэмэрч тийм ээ тий. Тий, наадхаа одоо 2 удаа хийн штэ. 2 удаа сэмэлнэ. Дахиад сэмэрч. Тий, дахиад сэмэлнэ. Тэгээ бүр гоё. Буцаа шигээ тий. Тий, тэгээ бүр гоё болно гэсэн. За. Яа энэ тавьчих тий. За энэ бол ихний сэмэлт юм байна. Эхний сэмэлт тий. Тэгээ энийг бол дахиад 2 удаа сэмэлт. 2 удаа сэмэлт тий. Бүр гоё залхараа. Тий, эднэр нь дахиад заалар ш эднэр ч. Одоо эн чинь нөгөө юу үстэй хаа. Одоо дээр үед одоо манай нөгөө хөгсчүүд нэгэл тий гараараа савддаг зүйл маань ийм болсон тий. Тэгээд тэрнийхээ дараа одоо яадаг вэ? Дэвшэл нөгөө услал мориороо ороогоод тэгээд мориороо нөгөө газрын сайхан нөгөө цэвэрж байгаа шилэн тий. Тий. Тэгэхээр яг сумандаа ингээд үйлдвэрлэж байгаа яг юм нь бол өшөө л би төрөөс сайхан дэмжээд өгөөсөө. Харин тий. Тэгэх юм бол таавд айгүй энэний төлөө бас энэ туслахтай хүн байна. Хоёр сум орон нутгийнхаа мал аж ахуйд бас хөрөнгө оруулалт хийж байна. Ийм сайхан үйлдвэрийг одоо манай төрөөс одоо сайхан дэмжиж энийг го шийдэд өгчих юм бол энэ үйлдвэрийн цаана тийм ээ
Маш олон малчдын амьдрал өнөөдөр энэ их том тус болно шүү гэдгийг бол би хэлмээр. За одоо эндээс ингээд дамжлага одоо ингээд хоёр удаа явдаг юм байна тийм ээ. За энэний дараа одоо яадаг вүлээ? Тараач одоо ингээд услах юм байна тий. Одоо халуун ус хийгээд ороо. За энэ дээр ингээд нөгөө шимлээд хийхдээ энэ маань жигд байна тийм ээ. Жигд байна. Энэ тэнд нийгмийн гарчих юм бол цорхоо гарчих нь. Цорхоо гарчих. Тий. Тийм учраас ерөөсөө жигд цуцаамзаан жигд байх ёстой. Энэ одоо 6.5 м урттай. Ийшээгээ 2.2 2.2-ийн өргөнтөө 6 м 6.5. Энэ усалгаа жигд байх уу? Жигд байна. Дутуу өнтер нэг талтай их байвал бас болохгүй бах тий. Гэхдээ айгүй. Иймэрхүү байхт болно. Халуун ус юм байна. Тий, халуун ус. Халуун байдаг яадаг яах? Халуун болохгүй бол фитнес бол яа чанар нь муучдээ. Би нэг аваа явуулсан биш үү та. Бид амар удаан ороод тийм байна. Нарийн ажил үү тий? Тий, нарийн ажиллагаатай. Усалгааг бол ерөөсөө яг жигэд өгөөл. Тэгэхгүй нэг дахиад ийм гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Нэг одоо энэ чи хоёр талд нэг баг байх нэг юу ордог тийм мод. Тий. Мөрөж идэг байхад юу гэдэг вэ? Мартсан. Нэг дээрсэнд ороод гэсэн юм байна. Дээрсэнд орох. Монголчууд болохоор нэг мороор шиддэг тий. Мороор. Бид нар нэг эмгтээчүүд гараараа ингэдэг байхгүй. Ингэж. Гараараа ингэж хоёр гараараа ингэж хэд хүн сууж байгаа гэж. Одоо ингээд ороогоо ороосныхаа дараа энэ угаар олсоор ороо нэг. Орооч. Тий, ороод. Тий. Ингээд ороод юу. Ийм бэлдсэн байгаа доо. Яг нөгөө ингэж ороод тий. Тий. Одоо ингэж болсоод нэг гомдыг ингэж өгье. Уйлт нь бас их учиртай. Тий, уйлт нь бас учиртай. Хамаагүй орож болохгүй. Энийг бол энэ үйлдвэрийг бол гараар хийсэн байгаа. Энэ болохоор яадаг яхаа? Гараар хийсэн. Энэ эсгэр үлдэх. Энийг энэ дэр тавиад энэ иргэдэг байхгүй. Одоо энийг энэ дэр иргүүл. Одоо нэг моринд чирдэг үйл ажиллагааг энийг хийдэг. Энэ үйлдвэр үйлээ. Ингээд яваад. Нэг 20 минут иргүүл нэгээр. 20 минут. Тий, иргүүл. Тий. 20-30 минут. Тэгээд эргүүлээд дахиж задлаад эргүүлээд энийг. Дахиж байгаад эргүүлээд тавь. Нөгөө тал. Тий, нөгөө талаар. Хоёр талаар. Энийг бол таваараа зохиосон уу? Гэхдээ биш энэ аймгийн нэг Хадарбаджаа гэдэг хүн байгаа. Бас нэг бас зохиож байгаа шүү дээ. Тий, энийг зохиож байгаа. Энийгээрээ дотоо. Энд тавина. Тий. Ингээл өнхрүүлээд байна. Өнхрүүлээд байна гэсэн. Ингээд 20 минутын дараа эсгийг бий болчих чинь уу? Дахиад эргүүл. Дахиад 20 минут эргүүл. Энийг задлаад дахиад эсрэг тал нь дахиад ороод байгаа байхгүй юу? Тий. Эргүүлчээ дахиад задлаад. Дахиж задлаад дахиж ороогоо. Дахиад бэлэн болох уу? Тий. Тэгээд гадаагаараа хатаана. Усаар шүршин нэг цэвэрлээд. Бас. Тий, усаар гадаа юу байгаа. Хотог нь усаар шүршээд нэг борт хэр бүртгийг нь бас арилгадаг бахан усаар шүршээд. Тэгээ нэг өдөр хатаагаад маргааш нь дахиад юу. Дахиад нэг удаа эсгэрүүлж байгаа. Тэгээд чанар нь сайжир. Одоо тэрний нэг юу дутуу байгаа. Нэг эргэлтэн дутуу байгаа. Саяны бор эсхий юу? Тий. Тийм үү. Дахиад эргүүл. Дахиад услаад. Тий. Одоо тэрнийг бол жижигхэн даван дээр ороогоо л эсгийгээр. Тэгээд дутуу байгаа ихэд тийм чанартай дахиад орох юм бүр амар. Тий. Бүр чанар таавна. Дутуу орсон байгаа юм байна шүү дээ. Тий. Одоо нэг эргэлтэн дутуу байгаа. Дахиад хаалуу ус чиршин штэ тэр. Дахиад хаалуу ус. Тий. Хатаагаад одоо хатцсан байгаа штэ. Тэгээд дээр нь дахиад хаалуу ус ширчээд дахиад эргүүлнэ. Өдөрт өөр нь бол хичнээн эсгий хийх үү? Өдөрт нэг сайн ажиллах юм бол нэг 8 эсгий гаргаж байгаа. Тий. 5-8. 5-8 эсгий. Тий. Одоо яг энэ 5 м урттайгаар тий. 5 эсгий гарна. Тэгээд энийг одоо тэгээд дээвэр болох уу, туурга болох уу гэж одоо тэгээд одоо эсгээл цаашдаа явдаг. Цаашдаа энийг бол бид нар өөрсдөө дээвэр хийгээд өөрсдөө оёод дээвэр хийгээд борлуулж болно. Бас туурх хийж болно. Тэгээд бид нар өөрсдөө нэг юун дээр тэгвэл одоо нэг Монгол гэр хийж байгаа хүмүүс танаар туурга дээвэр хийгээд өгөхгүй бид нар хийгээд өгч болно. Тэрийг бид арай амжихгүй байна. Энэ яваад тийм болох гэдэг юм. Тийм зорилго байна л да. Малын эсгийгээр хийсэн одоо
ноосоор хийсэн эсгөө цаанаас амтай. Тий, амтай гэсэн. Агаа сэлжээдэг юм баггүй тий. Утгийн тэгээд дээрээс. Одоо тэгээд эсгийн гудас муудас одоо юу байдгийг Юу ч хийсэн болно шүү дээ. бүхэл юм шүү Тий. Дээвэр туурах. Хөнжил бас хийдэг шүү дээ нэмэр. Эсгийн. Ноосыг одоо шимрүүлж аваа. Сайхан цэвэрлээд одоо угаагаа цэвэрлээд Дирмэр одоо цайны хөвөн шиг болгоод тэгээд мишок шиж болно. мишок хийж болно. За тэгээд ер нь хөнгө оронд юу л зулхайг орж хийдгийг бүх юм хийж болно. Бүх юм шидүү хөнгө орж юу хийдгийг бас дээлний доторгоо хийж болно. дээлийн доторгоо Нөгөө парлон гэж тестик яат. Тэрний оронд энийг хийчихвэл хийж нэ натурал юм байна. За Айдан байжсаа хак гаптрасан даа. За. Ингэж нэгтрүү одоо ингэж хэдэн минут гинэ 20-30 минут хэрэггүй. Тий. тэгээд Дахиад задлаад юм дээр. задлаад Дахиад эргүүл нөгөө тал. нөгөөд нь ингэ эргүүд юм. Тий. Зүг. Тэгээд дахиад ингэ. Усалж байгаа. Тий. Дахиад ороо. Тий. Хоёр дахь дээр муслага хийхгүй. Зүгээр энийг задлаж ороо. Тэгээд дийлмэл болгоомжтой. Нөгөө мороор явдаг юм ий бодсон. Манай эмэгтэйчүүд болохоор гараараа ингэж баг. Хурдан бод явахгүй те. Яг ийм Хурдан явж бол жоохон одоо хурдлуулах гэж байгаа юм. Тэрний нөгөө явж байгаа. тий. Баяста сайхан байна. Ахта бахагч. Одоо мачныхаа амьдрал бас хөрөнгө оруулалтыг хийж байна. Баярлалаа. Мадаас гарч байгаа түүхэн үеийг одоо эртний тэр сайхан өвдөлтийнхаа улам технологиг үйлдвэр болгоод олон мачныхаа одоо ахуй амьдралд нь ноосыг худалдан авч хөрөнгө оруулалтыг бас хийж бас энэ Монголын зах зээлд мад аж ахуйн энэ түүхийг эдийн засгийн эргэлтэнд оруулж бодлыг бас сум орон нутгаас харуулж байгаа нэг сайхан байна. Тэгээд энэ мадаас гарч байгаа түүхий ноосыг одоо үйлдвэр нь хаан байвал болохгүй би хотод бишээ. Энэ суман дээр бэлчээр дээр мачны хаяад нэгээрээ тийм үү би бодгоо. Тэгээд яг ийм хүмүүсээ тэр усаас сайхан дэмжиж өгөөс гэж бодлоо. Энэ дээр одоо ноосыг угаадаг үйлдвэр хэрэгтэй байна тийм ээ. тий. Дахиад бас энийг нэг жоохон шийдвэр банаг засвар масвар үйлчилгээ өргөжүүлэх гэдэг юм бас байгаа тийм ажлыг хурж. Тэгээд одоо цалин хөлсмөс нь одоо яг өснө зард орно шүү дээ. Тэгээ энийг борлуулах зах зээл бас байх хэрэгтэй тийм. Энэ дээр одоо бас сумаар нэгээс бас захиргаа болон бас төрөөс бас яг дэмжиж өгчөөсөө би одоо хүсэж байна. Дэмжих авах юм. Энийг дэмжихгүй төр гэж бас юу аах вэ? Энийг дэмжихгүй ард түмэн гэж бас юу аах вэ? Тийм ээ. Энэний цаана маш олон энэ сумын болон олон мачтын амьдрал өөрөд орлоготой байх гэдэг. Бид үүсгэж байгаа. Сургуулийн хүүхдүүдийнхээ төлбөрийг олно. Хойгон дээр хаягдж байгаа шүү дээ. Энэ саксашн бас малчтын холбоо гэж байсан шүү дээ. Байгаа шүү дээ. Тэрийг бас хариуцдаг юм аа. Тэрүүгээрээ бас ингэ манай одоо Сэнгэл суманд юу байгаа? Зээлийн хоршоо гэж байгаа. Тэрүүгээр бид нар малчт нэг малшин шар гэж хөлдөгч байгаа шүү дээ. Тэрийг нийлүүлнэ. Тэгээ 12 волтоор ажилладаг нэг телевиз аккумулятор нарны эцэг гэдэг тэрийг бас бид нар зээлээ олгож байгаа шүү дээ. Тэгээ тэрүүгээрээ дамжаад одоо малчтайгаа нөгөө холбоотой байх гэсэн үг шүү дээ. Тийм, малчтай холбоо. Байнгын холбоотой байна. Тийм. Тэгээд тэр малчд бас том мэдээд очсон юм шүү дээ. Тийм. За. За баярлалаа. За. Өстөгөө юм хийж байгаа. Манай компани сайдын үнэний тэжээл, ордож байгаа махны үхрийн тэжээл, дахианы тэжээл, уулын тэжээлүүдийг импортоор оруулж ирж байгууллага болон элчээрийн аж ахуй эрхлэгч мөн эрчим засгийн мал аж ахуй эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж мөн төлбөргүйгээр тэжээлийн жор гаргаж өгч эерэг үр дүн үзүүлэн хамтран ажилладаг. Та бүхэн манай компани оруулж ирж байгаа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Max Care Mongolia Facebook хуудасаар болон 717 7757 95 11 44 97 80 тэгдэрв 88 82 дугааруудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Энд нэг л юм дутаад байна та. Dabi, Pop Your Day. Цэмбэ авто гэрлэл 2014 онд байгуулагдаж автомашины гэрлийн чиглэлээр тасралтгүй найдвартай үйлчлэг үзүүлж байна. Гэрлийн тусгал тохиргоог лам солих, нүүр солих, леедлийн цуглуулах, төрөлцсөн үйлчлэгээр үйлчлэгчдийн итгэл үлдээсэн манай байгууллага. Цэмбэ авто ертөнц нэрийн дор үйл ажиллагаа нэгтгэн автомашины гэрлийн салбартаа тэргүүлэгч болох зорилготой тасралтгүй хөгжсөөр Цэмбэ авто. Гоёхон цаас дахин боловсруулаагүй байгалийн анхдагч түүхий дээр хийсэн 100% эко цаас. Дахин боловсруулалтанд ороогүй учраас эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхгүй, химийн бодис агуулаагүй, нэм бактери үржүүлэхгүй, харшил үүсгэхгүй, зөөлөн, ус даах чадвар сайтай хамгийн сайн эко бүтээгдэхүүн юм. Өдөр тутамдаа эко бүтээгдэхүүн хэрэглэж зуршил болгоцгоё. Холбогдох дугаар 7712 66 55. Гоёхон брэнд. Яруу зүйл компани Best хачир стандарт гарал үүслийн бичгтээ бүх төрлийн хачир, даршилсан ногоо, салаад, кимчи, органик манту, дүүпүү зэрэг бүтээгдэхүүнийг бүх сүлжээ, орон нутаг, зах худалдааны төвд нийлүүлдэг бөгөөд сав баглаа бодол стандарт хангасан аялал зугаалганд авч явахад авсаархан бүх төрлийн хоол маханд хачраар хэрэглэхэд төгс зохицох бүтээгдэхүүнүүд. Холбогдох дугаар 911 41 28. Нэвтрүүлгийн ивент тгчээр ГГ Гоёл брэнд Монголын уламжлалт өв соёл зүү ороож ойсон арьсан ширэн бүс нарийн гар урлал уруу хаан чамин тансах хийц бат бүх чанараараа өвлөгдөн үлдэх үн цэнийг бид урлан ГГ Гоёл брэнд нэвтрүүлгийн ивент тгчээр сайхан тал цагаан будаа байгалийн шимийг шингээв. Нэвтрүүлгийн ивент тгчээр Сүнгэр компани уламжлалт борцтой, борцогтой, хийцтэй цай Монгол амт. Алтайн улсын бэлд орших өөрийн тариалангийн талбайд тарж ургуулсан Goodwill брендийн шар будаан цэвэр агаар цэнгэг усны тижээлээр ургасан шилмэл сортын үрээс гарган авсан 100% байгалийн гаралтай генийн өөрчлөлтгүй тод шаргал өнгөтэй амт чанарын дээд түвшинд боловсруулсан шар будааны өнгө нь хэр тод шар байна төдий чинээ амттай. Goodwill шар будааг харахад том ширхэг тод өнгө чанарын хувьд илт ялгардаг. Алтайн цэвэр хөрснөөс танаа гэр бүлд хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 77 тэгс 77. Нэвтрүүлгийн ивент тгч Triple M 100% далайн байцааны шаржигнуур чипс. Triple M далайн байцааны чипс нь 100% байгалийн гаралтай далайн байцаагаар хийгдсэн эрүүл мэндэд ээлтэй амин дэм эрдэс бодисоор баялаг хамгийн амттай. Ивент тгч Хангэ компани Орос дахя Орос стандарт. Хангэ компани нэвтрүүлгийн ивент тгчээр монголчуудын хүндэтгэл бахархлын бэлэгдэл мөнгөн аяга. Орглон мөнгөн аяга. Мөнгөн аягны уламжлалт хийц. Одоо ийм бонус цаасан. ийм байсан те. Ийм байсан шүү дээ. Ашлттай байсан. Ашлттай байсан. Ашиг өстой. Сайн ашиж нөгөө чанар баггүй тийм үү? Одоо энэ ингээд хараа. Тий. Болоогүй шүү дээ. Болоогүй байгаа тий. Болоо дахиад нэг юу дуулаад. Бүр амар болох юм шүү. Тий. Дахин хаал ус хийгээд ороо. Ингээд барьтаа. Таатаа. Ингээд чанар шатаа зүр тий. Болоогүй байгаа тий. Болоогүй. Хатара. Таатаа битгий. Ийм дээ штэ тэгээ одоо. Метр гарan агшд юм үү? Тийм, метр орно. Тэгээд одоо сайхан. Энэ хоёр талаас нэг 20 зарж байгаа. Ийм хийж болно, зузаан хийж болно. Тийм, тэр захиалгын дагуу бас хүн авч болох юм байна.
Ширдгийн эсхий гэж тустай байдаг. Зөв. Хар юм уу цагаан масаар хийдэг. Өө ширбэл ширдгийн эсгээ. Тий. Дан цагаанаар хийх юм тий. Байшингийн дулаалга хийж болно. Одсон дулаалга хийж Дээдний дотор, мишокны дотор хөнжил бүх юмыг одоо хийж болно. Захиалгаар өгнө гэж шүү дээ тий. За баярлалаа. За баярлалаа. Эсхий түүрхтэн үзүүлж байна. За сайхан дуусч байна уу? Сайхан. Дунслах сайхан. Наадам сайхан болов уу? Аян замдаа сайн явж байна уу? Тавлаг сайн явж ирлээ. Ажиллаад сайн биз дээ. Ажил үйлс маань сайхан, дүүрэн сайхан байна. Манай Их хатар явж. зачлаа даа. Их юм үзэж явна да. Утга маань ямар байна? Говь байна уу? Сайхан утдаг байна шүү дээ одоо сагсаасан. Сумын төвдөр л иржсэн болохоос ер нь цаашаага ер нь хойд ер нь явж үзээгүй. Тэгээ өчтөр дайн бомб ороод дайн нуур орсон чи баг хөвсөлд явж байгаа юм шиг модтай устай сайхан газараар яваад ирлээ. Ямаад тонгод гэж гой газар байна л дээ. Хятадулстай. Сүрэлэргэн сайхан зусч байна гэж. Сайхан сусж байна. Сайхан зусч байна. Өөрөө сайхан сусж байна уу? Тавлаг сайхан. Манай нутагт тавтаа мөн. За баярлалаа. Сайхан нутаг байна. Баярлалаа. Сайхан нутаг. Танилцаад явж байна дээ ихлээр одоо сайхан. Нэр хэлэхгүй тий. За. Искийсэн бай. За сайхан зусч байна уу? Сайхан зусч. Ажил тавлаг. Тавлаг. За баярлалаа. Даны ажил тавлаг. Наадам сайхан болов. Боллоо сайхан. Энэжил их сайхан зум гарч байна да жоо хур бороод багтай юм да. Хур бороо багтай байна л. За миний бие бол Баянгүлгийн аймгийн Сагсай сумын нутгийн иргэн. Нэр болохоор Алексей гэдэг намайг Орос нэртэй. За. Амбал 8 6 хүүхэдтэй. Эхнэр маань одоо бид хоёр өндөр насны тэтгэврт гараад 2 жил болж байгаа. Зөв. Одоо зүгээр сухаас зүлгэд суугээд зэрэг байдаг шүү дээ. Тэрнийхээ дагуу бид хоёр одоо энэ эсхийний боловсрол хөлтөөр бараад ингээд ажиллаж байгаа юм аа. Эсхийний үйлдвэр. Одоо Монгол хоньныхоо ноос. Монгол хоньны нэг хурганы носоор. Зөв. Одоо хөдөө бол малын түүхэд гэдэг чинь бас үнэгүй болж хаягдж байгаа шүү дээ. Тэрнийг бодоод одоо нэг ч гэсэн малчин өрхөө орлоготой болох болтугай гэсэн ингэж бодоод ингэж үйлдвэр ажиллаж байгаамаа 2-3 жил болж байна. 4-5 хүн ажилладаг. Зөв. Тий. Ажлын байрыг бий болгоол. Тий, ажлын байр. Тэтгэврт гарцсан тэгээ та хоёр маань тэгээд яста зүгээр сууж чадахгүй хөгжөөч тэгээд ахмад тийм байдаг шүү дээ. Нэг юм хийхгүй л болохгүй. Урд нь тэтгэврт гарахаас өмнө төрийн албанд ажиллаж байсан. Сумын иргэдийн хурлын дарга хийж байсан. Хэдэн онд хийж байгаа? Би 12-оос 16 онд хийж байсан. Зөв. Тэгэд бид нар бас нэг хурлаас санаачлаад сум орнотойгоо 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөд ном болгож гаргаж ирсэн. Зөв. Тэгээ одоо 5 жилийн төлөвлөгөө дуусж байгаа. Одоо эргэж гаргахад тэр номд бичсэн бүх юм манай Сагсай сумд бараг хийгдсэн байгаа юм аа. Тийм л байна. Тийм төлөвлөгөөтэй байх юм бол илүү ажил явах юм шиг байна л да, тийм ээ. Хаан ч гэсэн сумуудад гэсэн ийм л бодолтой байна. Одоо тэгээд эсхийний үйлдвэрлэнд одоо аюул ажиллагаагаа явуулж байна уу? Ажиллах хүч юу нь одоо хэр байна? Ажиллах шүү одоо 4-5 хүн ажиллах ёстой л да. Гэхдээ манай одоо зарим хүмүүс нь энд ажиллах сонирхолгүй ч юм уу? Ажиллах хүн жоохон тэгээд яваад байна уу тий? Дутаад байна тий. Улирлын чаналд ажилладаг та байна. Улирлын чанартай. Улирлын чанар. Ямар улирлын хавар 5 сараас одоо 10 сар хүртэл ажиллах боломжтой байна. Өвөлдөө зогсох юм байна тийм. Өвөлдөө зогсон тий. Өвөл бол ер нь бол эсхий бол явахгүй. Эсхий бол болохгүй. Энэ байрныг бол тулаацуулаад тэгвэл бол тулаалгатай байх юм бол яг хөө эсхийгээ 100-д үйлдвэрлээд боловсруулсан эсхийгээр юм хийж болно тийм ээ. За энэ туурах хийж болно. Дээвэр хийж болно. Хөнжил хийж болно. Тэ бусад нөгөө бараа бүтээгдэхүүн хийж байна. Нэр одоо нэр хүнжил нэр хоньны юугаараа шилгээд хийвэл мишок гэдэг тийм. Мишок хийж болно, хөнжил хийж болно тийм. Айш ингээд дулаалга. Тийм боломжууд уг байна л да. Дээдийн дотор хүртэл. Бид нар мөрөөдөд байгааг илүүлж чадахгүй. Тэгтээ та нарын үе бол одоо хэллийн тавьж байна л да. Хоосон ч мөрөөддөггүй. Мөрөө
бодож байгаа л ер нь тэгээд хэрэгжүүлжтэй хүмүүс шүү дээ. Харин тэрэл жоохон дэмжээд өгчүүл. Их ч юм хийн дээ. Тий, сум орон нутгаас ч юм уу төрөөс нэг ийм жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлого сайн явуулах хэрэгтэй. Ер нь ажилчид нь нийгэм даатгалын чимтгэл нэг дарамт байгаа шүү дээ. Тэрийг багасгах хэрэгтэй юм байна. Тэрэн дээр тэрийг багасгachуул. Тий, тэрийг багасгах хэрэгтэй. Цалингийн 90% дээр нийгэм даатгалын чимтгэл татваргаа явуулчихдаг байхгүй юу? Тэрийг басах юм саналтай байна. Цаашдаа явахдаа явсан газараараа тэрийг дамжуулаад хэлж яваарай. Тэ. Би цагаануур дамжлаг бааз гэдээ байсан юм байлээ. Тий. Та мэдэн те? Мэднэ. Одоо нэгдлийн үед нөгөө малын түүхийдийг сүү цагаатай ноосыг эцсийн бүтээгдэхүүн болоод хойш Орос руу бүр ингэж гаргадаг байсан. Тэгсэн. Малаас нэг ноос дамжуулах бааз гэдэг. Дамжуулгаас тий. Дамжуулах бааз гэдэг. Тэгээ цаашаа Орос Польш руу бүр ингэж малын бүх түүхийд борлогдож ирсэн. Тэр уул нь одоо мөрөөдөл биш л юм энэ бүр хэрэгжээд явж исэн зүйл байгаа даа. Энэ одоо бүр болоогүй юм биш болж исэн зүйл амьд байгаа байхгүй тий. Тэгэхээр ариун туршлагатай хүмүүс бол одоо ингээд ахмадууд таад ингээд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг ийм хүмүүсээ төр бас дэмжиж хоёр толгоор малчдыг бас орлоготой болгоч вэ. Ноосыг үн одоо үн хүргэж байна. Энийгээ дагаад малчд бас орлоготой болоод явж байна. Залуу малчд маань хүртэл одоо хот руу яваад маллаа орхиод ажил хийхгүй шүү дээ. Нөгөө орлогогүй болоод тэгэхээр лууд уурахад ажил хийгээд байна шүү дээ. Харин тийм. Тэгэхээр ингээд малчд орлоготой болоод нүүдлийн соёл мал аж ахуй чинь сайхан бас устдахгүй бас нэг шинж болно шүү дээ. Энэ Харин тийм ээ. түүхийд одоо ноосноол руу бий болсноо те. Энийг бол би одоо төр бүр дэмжээсэй гэж бодох юм бол. Энэ бол одоо бас нэрэ ард иргэдтэйгээ төр бас хамтарч ажилласаа. Ийм одоо ахмад одоо юм туршлагатай хүмүүсийнхээ үгийг сонсоод энэ хүмүүс чинь өөрөөсөө бол үйлдвэр ажиллуулаад за ядарчлаа залхацлаа гэж зогсооно гэсэн бол та нарт бол ийм бол байхгүй, ийм хүмүүжүүлж байхгүй, ийм дэдгүүж байх. Тэр ийм хүмүүсээ сайхан дэмжиж өгөх юм бол одоо тэр тоног төхөөрж өшөө жоохон сайжруулах юм бас хөрөнгө хэрэгтэй л байгаа шүү дээ. Харин тийм ээ. Тий. За тэгээд одоо нэг ажлын байр одоо дулаалга юм өргөжүүлэх юм уу магадгүй бараг ганцхан сагсаа сумаа гэхгүй ойр хавийн баг энэ хавийнхаа эргэн тойрон сумдуудынхаа ноосыг аваад тэгээ сумдууд руу хөрөнгө оруулалт хийгээд эндээс гарсан одоо магадгүй одоо таны бас олон л мөрөдөл зорилго байгаа бах тийм ээ. Тийм ээ. Малын ноосоор гарч байгаа юм одоо байшингийн дулаалга болдго юм уу тэр шилэн үг хэрглэж явах бол малын ноосоо хэрглээд хүнжил мөнжил гуус мишок одоо бүх юмд одоо ширвэл эсгийгээд хятадаас оруулж ирж байгаа эсгийгээр юм хийдэг хүмүүс бол Монголынхаа эсгийгээр хийвэл ямар сайхан байх вэ? Малчд орлоготой байдаг. Дэм дэмэндээ дээр сэрчимдээ гэдэг бие биенээ тэтгэж бие биенээ одоо тусалцаа үзүүлж явуул одоо болох юм шүү дээ. Ингэж ярьж одоо төр ард иргэдтэйгээ хамтарч одоо сайхан бодлогыг гаргаад зөв бодлогыг гаргаад ажиллавал улс өөрөө хөгжихийн бас нэг гарц. Тийм ээ. Ганцхан ард иргэн зүтсэх биш, ганцхан төр нь ингэ зүтгэх биш. Энд чинь ард иргэд төр хоёр чинь өөрөө нийлж тусгааруул чинь бий болж тийм ээ. Хамтын зүтгэлээр одоо явж ирсэн юм чинь одоо бүр ариун одоо баргийн түүхэн байгаа шүү дээ. Тэр сайхан үед одоо тэгж явж ирсэн дууршлагатай. Одоо нэг шинээр байгуулагдсан энд жижиг дунд үйлдвэрүүд байна шүү дээ. Тэрийг эхний хөл дээр нь босдол эхний байжлах хэрэгтэй. Эхний 2-3 жилд л ямар татвараас чөлөөлөх. За энэ нэгэн даатгалын чимэтгэлийг хөнгөлөх. Нэг жоохон хөл дээр босоод ирсэн. Босоод ирлэлт тийм хөнгөлт үзүүлэх суугаад ирсэн. Тий. Тэгвэл бас болох юм л. Тэгжээж энэ үйлдвэр хөгжиж. За тэгээд нэг дэмжлээ. Тэгэнгүүтээ буцаагаад одоо яаж ийж гэн те. Яста хамтдаа хэдүүлээ энэ үйлдвэр дээр болсон шүү. Чи гүрийгээр чадаараа зүтгээрэй гэдэг нэг гоё дээ нэг ингэж ажилдаг байсан юм байл шүү дээ. Тэр одоо кинонд дээр хүртэл байдаг юм байдаг шүү дээ. Баахийн нөгөө төр те. Эрдэнэ нэг тослааг үзүүлчих. За ингээд хаяхгүй гэсэн үг байхгүй юу? За яаж ийн болж гэнэ үү? За ингээд татвар чинь нэг эхний нэг хэдэн жил ингэчээ. Энэ хооронд чи харин ингээд нэг үйлдвэрээ нэг тууштай явуулаад нэг юм хөл дээрээ босоод дараа нь хоёлаа тэгээд нэг татвар юмнууд дээр бас хөнгөлт юм үзүүлнэ гэх. Тэгэхээр нөгөө үйлдвэрээ зогсоохгүй тулд дахин ашиггүй зарлах байлахгүй тулд нөгөө бас нэг дэмждэг байх хэрэгтэй л тийм ээ. Тэгэхээр нөгөө хүн чинь сэтгэлийн амттай урам оролцтой танцуугаа шумлаад ажиллаад байдаг юм байна. Нэмэгдэн тэр хүний хүн сэтгэлтэй бол. Тийм хүн сэтгэлтэй бол. Энэ ноосон дээр ажиллахаар чинь энэ чинь өөрөө юм түүхэд бас буруу ажил биш шүү дээ чи сайхан.
Ямар ч хүн энэгээр бизнесээ ингээд амьдраад явж болох шээ тийм ээ. За тэгээд одоо хөдөлмөрлөлөөнүүдээ та хоёр маань. Хөдөлмөрлөд энэ чадлынхаа Энэ одоо тарьсан мод байна уу танайд? Тэгээ маа тарьсан мод байгаа шүү дээ. Хэдэн төрлийн мод байна? Энд бол бургас байна. Тийм байна. Улаас байна. Цацрагны мод байна. Гурван төрлийн. Энэ часраг нэр ургац. Тийм одоо ургац энэ хэрэгцээндээ. Хэрэгцээндээ. Часраг. Ашаан дотроо тэгээд тэр ноогоор зугаач тийм шүү. Тэгээд жимсээд ингээд сайхан. Энийг бас манай смас анхудаа дэмжсэн шүү дээ мод тарих гэд. Зөв. Айл болгоод мод тарааж өгöd. За дараа жил ургах юм бол таны урамшуулаад хэдэн төгрөг өгöd. Тэгэд би анх тарьж ийсэн юм. Зөв. Тэгээд тариад тэрийг би өөрөө мод их сонирхдаг хүүхэд хүн байгаа маа. Их дэлхийдээ буян хийж ирэх гэсэн үг байна. Эргээд эн чинь ойр хавийнхаа энэ агаар өгч байгаа шүү. Манай казахын нэг үг байдаг. Аваасаа мал үлдсэн, мод үлдсэн дээр гэж. Мод үлдсэн. Мал үлдснээс ааваас эцэг өвгдөөс нь мод үлдсэн. Мод үлдсэн дээр. Тийм нэг мод амьтаа. Тийм мод амт. Мод амттай болохоор Тэгээ могоон юм байдаг байхгүй. Тэр хамгийн том буян. Тийм. Хамгийн том буян гэсэн. Хэзээс устдахгүй. Тийм. Бараг л аав юм ээ. Аав игээд ордог бас. Манай хүүхд чи манай аавын тарьсан мод гэл ингээд үргэлжлээд явна шүү дээ мэдээж тий. Хэдэн малыг бол маргаас марцсан л та. Мод бол тэгээд одоо 5-600 жил одоо амьдэрдэг шүү дээ. Тийм амар түүх модтой уйлданд орсон шүү дээ. Аюулгүй. За. Нэвтрүүлгийн ивент төгч Ариун фарм галгүйч буцлан тансаг амтыг богино хугацаанд ивент төгч Биелэг хүнс компани Монгол уламжлалт зоог жинчин бууз банш өв соёлоо дээдлээ. Нэвтрүүлгийн ивент төгч Campbell брэнд Энгний хоормог өдөр бүр ирүүлжээ. Хулсны хандтай аяг тавг угаагч бүтээгдэхүүний давуу талууд байгаль орчин дээлтэй эко хэрэглээ. Нэг туслаар хоолны тос бохирдлыг үр дүнтэй арилгана. Тусгаал нь нэмсэн чийгшүүлэгч найрлага нь гарын арсыг хураашуулахгүй, харшил үүсэхгүй. Аяг тавган дээр савнгийн үлдэгдэл үлдээхгүй, гадаргууг маш сайн цэвэрлэнэ. Берсүүд жүржийн ох нэмсэн тул зөөлөн сэргээгч үнэртэй. Гэр бүлийн хэрэглээг Green Leaf Martas холбогдох утас 9912 TG-2 88 53 53 11. Нэвтрүүлгийн ивент төгч ГГ Гоёл брэнд Монголын уламжлалт өв соёл зүү ороож ойсон арьсан ширэн бүс нарийн гар урлал уруухан чамин тансаг хийц бат бөх чанараараа өвлөгдөн үлдэх үн цэнийг бид урлан ГГ Гоёл брэнд. Шалны хулдаас бөөний худалдаа. Бүх төрлийн шалны хулдаас хүлэмж болон гэрийн гялгар пленк, ширээний бүтээлэг, ногоон цэнхэр алаг хучлага, цулхай, олс уяа, Монгол гэрийн тойруулга, хэвс троож бөөний үнээр зарж байна. Хөдөө орнуудын унаанд тавьж өгнө. Хаяг Баян зүрх дүүрэг, Нарт хотхон, утас 8867 Тэгнэг 10 9967 Тэгнэг 10. Нэвтрүүлгийн ивент төгч Vidrag Mongolia таны гэр бүлийн эрүүл мэндийн найдвартай түнш Япон чанар. Нэвтрүүлгийн ивент төгч Mission Oil Mongolia 100 жилийн түүхтэй Японы тэргүүлэгч хүнсний тос. Mission Oil албан ёсны нэртэйгээр худалдаалагдж эхэллээ. Хушгины самрын нунтаг эрүүл мэндэ нэг халбгаар дэмжээ. Омега 3 болон лецитинээр баялаг тул анхаарал төвлөрөл ой тогтоолтыг дэмжинэ. Ханаагүй тосны хүчлүүд нь зүрх судасны үйл ажиллагааг хамгаалж, аминдимийн антиоксидант нь арсыг толгор, залуу харагдуул гол боловсруулалт сайжруулж, стресс бууруулж, тайвшруулан нойрыг дэмжих онцгой давуу талтай. Байгалийн гаралтай бүх насныхан тохиромжтой. Смути, каш, сүү, өглөөний хүнсэнд амархан,
амтрахан хэрэглээрэй. 86 23 93 10. Нэвтрүүлгийн ивент төгчээр Шуутай гол компани өвөг дээдсийн хоол цайны соёлыг 100 зам брэндтэй сэтгэлээ шингээж бүтээв. Нэвтрүүлгийн ивент төгчээр сайхан тал цагаан будаа байгалийн шимийг шингээв. Нэвтрүүлгийн ивент төгчээр Түнтгэр мантуу үндэсний үйлдвэрлэл Монгол амт танд хамгийн сайхан амтыг мэдрүүлнэ. Нэвтрүүлгийн ивент төгчээр монголчуудын хүндэтгэл бахархлын бэлэгдэл мөнгөн аяга оргилон мөнгөн аяга мөнгөн аягны уламжлалт хийц. Нэвтрүүлгийн ивент төгчээр сайхан тал цагаан будаа байгалийн шимийг шингээв. Намайг Алмата гэдэг. Би энэ Сагсай сумд ерөнхий боловсролын сургуульд 34 жил ажиллаад тэтгэврдээ суусан. Багш хүн, орос хэлний багш. Төвнийхээ хүүхдийн. Тий, хүүхдүүдийг Эрдмийн үлээ заагаад. тий. Олон шавнартаа шавнараа бахархдаг. Хэдэн жил одоо тэгээд ажиллаж байна нийт сургууль? Би 34 жил ажилласан. 34 жил ажиллаад 16 жил сургуулийн менежер хийж байсан. Одоо тэтгэвртэй Одоо тэтгэвртэй гараад 2 жил болж байна. Ачцэнараа хараад бизнесээ хийгээд байж лээ. Тэтгэврт гарчаар дахиад нэг ажил ороод ирдэг тий. Хүүхд хардаг. Хүүхд гардаг ажилдаа болчихоо тий. Ачцэнараа хардаг. Биш тий өөр хэд амардгүй биш. Тэтгэврт гарчаар тий дараагийн ажил. Хүүхд хардаг ажилдаа бол явждаг. Хүүхд гардаг ажилдаа. Өгчүүд нэ. Тийм ээ. Багш хүн ер нь хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй хүн цаанаасаа би тийм сэтгэлтэй хүн багш бол тийм болов гэж бодож шүү дээ. Тийм шүү. Хүүхдийг хайрладаг. Үүний хүүхдийн тэр дотоод ертөнцийн мөрөөдийг арга эвийн олдог. Одоо зургатаач муухай додож нүдэлээд тэрийг бол би одоо айгүй муухай гэж боддог. Тэрийг бол би багш гэж хэлдэг. Олон сайхан өдөржөө багш нар энэ дэр алдрыг бас ингэж унгааж болох уу гэж. Өглөө гарч байгаа тэр нар шиг тэр сайхан хүүхдийн тэр сэтгэлийг ойлгож тийм ээ. Тэр хүүхдийн дотоод ертөнцтэй харьцдаг. Тэр хүүхдийн шуугаан төвчээр бүх юмыг одоо даван туулцаа цаанаар тийм юм хүн л одоо энэ багш мэрэгчлийг сонгодог цаанаа устдаа тийм хүн байдаг болоо да. Нарт ертөнцид ганцхан заяадаггүй багш хүн заяаж гэсэн Каминский хэлдэг заяадаг зүйлийг багш хүн заяаж яг үнэ. Тийм шүү дээ. Тэр олон хүүхдээ чинь тэгэл одоо тэгэл хэвээр нэгдүгээр ангиас нь авахуулаад тэгэл хэвээр эрдмийн үлэнднээ сурах гэж тэгэл аавын оронд наа болж ээж орнд ээж болол тий. Бараг ээж аавдаа хэлдэг. Үгээ бараг багштай хэлдэг юм биш үү? Тэгдэг. Тий. Хүүхдүүд тэгдэг гэж. Багш хүн шаваараа бахархдаг байхгүй юу? Тий. Олон гоё шав нартаа тэд нар бас одоо хурлын дар хийж байгаа манай Эрболот миний шав. Тэгээд их хэмч нар байна. Өөр хэм олон зөндөө гоё шав нартаа тий. Анги одоо уулзалт их хийдэг болсон юм ба шүү дээ. Тий. Энэ жил 25 жилээ ойгоо тэмдэглэж исэн манай шав нар. Зөв. Монгол одоо хэл орно тий бас. Монгол хэл орно. Казах хэл. Тий, казах. Тэгээд одоо англи. Англи хэл, гадаад хэлээр англи, орос хэл ордог. Зөв, орос хэл орно. Тэгээд монгол хэл бол эх орны хэл. Казах хэл нэг 2-3 цаг л орно. Танаа ач нар чинь баг монгол хэлээр бүр баг цэвэр юм ярьдаг. Тий, хоттой амьдардаг байхгүй тийм байна тий. Тэгээд цэвэр ярьдаг. Монголоор. Та нар ер нь 2-3 хэлтэй байдаг тий. Казакаар яриад, орсоор ч яриад, туваагаар ч яриад, монголоор ч яриад ер нь тэгэл англи хэл сурч байгаа шүү. Англи хэл бүр 5-6 хэлтэй тэгээд юм шүү дээ. Зах юм баг тий.
даланың әр гүлін жинадың сен маған сен берген құштардың қанатын самғаған далалық құштарын өзіңе арнаған әлилеп аялап өсірген жемісін саммалды саябақ құшағың мен үшін естейіп кетсем де мен саған сәбимін көңілдер көктемде көзіңнен танимын өтуге бұрышым анашым жан сұрым іздедім сен үшін әлемнің асылын әлемнің байлығын сыйларым кеш мені сыйларым ай күнім қолыма түспеді әлилеп аялап өсірген жемісін саммалды саябақ құшағың мен үшін есейіп кетсем де мен саған